3 дугаар хичээлдээ тавтаа морилно. Би ч ярих гэж байгаа зүйлдээ бүр догдлоод байна. Хичээлийн маань сэдэв таны дотоод GPS. Эхлээд нэг зүйл асууя. Та бүхэн өнгөц хандаж болохгүй шүү. Таны амьдралын туйлын зорилго юу вэ? Ямар хүсэл чинь бусдаасаа давмгайлж байна уу? Шударгаар хэлж чадах уу? Шударгаар хандахгүй бол та хүсээгүй газараа хүрч дуус болно. Жишээлбэл би дэлгүүр явахыг хүсч. Тэгээд ухаалаг утсан дээрээ дэлгүүрийнхээ чиглэлийг оруулчихлаа гэж боттол. Онгоцны буудлын дээр очивол яах вэ? Явж явчхаад онгоцны AB гэсэн терминалыг хараад миний уур хүрнэ үстэй. Яагад гэвэл би хүсээгүй газараа очихсан учраас. Яагад? GPS-ээ буруу тохируулчихсан учраас. Буруу хаяг оруулчихсан учраас тэр юм аа. Тиймээс та нараас ингэж асуумаар байна. Таны дотоод GPS юун дээр тохируулагдсан бэ? GPS-ээ тохируулсан зүйл чинь таны туйлын зорилго муу юм аа. Паул Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариалуу урагшилдгаа гэж мэдэгдэжээ. Манай Паул GPS-ээ тохируулжээ. Паул юуны араас явахаа мэдэж байсан. Тэр дотоод GPS-ээ тохируулсан энэ зорилгынхоо төлөө тэр яхаас ч буцахгүй байсан. Жишээлбэл та GPS хизээч дуусахгүй их мөнгөтэй болох зорилго дээр тохируулжээ. Эсвэл маш олон найзтай болох дээр. Эсвэл алдартай, нэр нөлөөтэй хүн болох дээр. Эсвэл ямар нэг төрлийн онцгой амьдралаар амьдрах дээр. Эсвэл ажлынхаа талбар дээр шилдэгнэ байх дээр та бүгдийг хүсч байна гэж хэлж магадгүй. Ихэнх хүн ингэдэг. Гэхдээ танд бусдаасаа давдаг ганц хүсэл байж л байгаа. Үүнийг өөрөөсөө асуу. Үүнийг мэдэж авах нь маш чухал юм аа. Яагаад гэвэл бид сонголт хийх уулзвар дээр заавал ирнэ. Жишээлбэл та их дэлгүүр бас хүнсний дэлгүүр орох ёстой. Тэгээд их дэлгүүр дотор хүнсний дэлгүүр байгаа гэж бодно. Танд цаг маш бага байна. Тэгээд их дэлгүүр дотор хүнсний дэлгүүр байгаа гэж бодоод GPS-ээ тааруулнаа. Гэтэл миний GPS эхлээд их дэлгүүр, хүнсний дэлгүүр хоёр руу явж байснаа эцэстээ хүнсний дэлгүүр рүү биш их дэлгүүр рүү замсална. Ягаад гэвэл тэд нэг газар биш. Харин өөр байршилтай учраас тэр юм аа. Хүнсний дэлгүүр нь нэлээд цаана байдаг ажээ. Гэтэл надад хүнсний дэлгүүр орох ямар ч цаг байхгүй учраас би тэр өдөр хоолгүй хоцорно. Тэгээд хоол учраас гонсойно. Би танаар яг л үүнийг хэлгэх гээд байгаа юм аа. Амьдралынхаа туйлын зорилгыг тодорхойл. Тэр цагт л GPS чинь зөв таарах учраас энэ маш чухал зүйл юм аа. Таны туйлын зорилго чинь ёс суртахуун, ёс зүйтэй, сайн, эрүүл, санхүүгийн баталгаатай хүн болохол та баян залуу захирагч шиг л болно. Бараг л 10 хуруу тэгш боловч хамгийн чухал зүйлгүй хүн болно. Та олон найзтай болох зорилготой бол Аарон шиг л баахан буруу хүнээр л хүрээлүүлэх болно шүү дээ. Аарон хүмүүсийн төв байсан ч хүмүүсийн зүрхийг бурхнаас салгаж холдуулсан юм аа. Та алдартай илтгэгч, жүжигчин, удирдагч болох юм уу эсвэл жиргээ Facebook дээр алдаршихыг хүсч болно. Та энэ зорилгодоо хүрч болох ч Израилийн Узя шиг л дуусах байх. Узя Израилийн хамгийн алдартай хүн байсан ч ганцаархнаа өгсөн шүү дээ. Та GPS хүндтэй өгөөмөр хүн болох дээр тааруулж болно. Ядууст өгөөмрөөр тусалдаг. Эмзэг давхаргын хүмүүс тусалдаг. Гэтэл Паул би өөрийн бүхэл өмч хөрөнгийг тараан өгсөн ч энэ надад ашиггүй байж болно гэж хэлсэн юм аа. 1-р Коринт 13-ийн 3. Та чуулганыхаа хамгийн өгөөмөр хүн болж болно. Гэхдээ Анания, Сафир хоёр шиг томоохон хэмжээний бэлэг өгсөн ч тэр өдрөө амиа алдаж болно. Миний хувьд гэвэл би маш нэр хүндтэй хүн болох зорилготой байлаа. Олон жилийн өмнө би өглөө бүр цаг хагас залбирдаг байлаа. Тэгээд өглөө бүр гадаа гараад бүтэн цаг хагас Бурхан минь намайг хэрэглээч гэж хашгирдаг байсан юм аа. Бурхан минь надаар өвчтөө гэдгээ гэж, Бурхан минь надаар хүмүүсийг Есүс дээр авчраач, Бурхан минь надаар хүмүүсийг чөлөөлөөч, Бурхан минь надаар үндэстнүүдийг Есүс дээр авчраач, надаар сайн мэдээг дэлхийгээр тараалгаач гэдэл. Заримдаа үнэн голоосоо Бурхан минь надад
сүнснүүдийг өгөөч гэж бархирах үеч байсан шүү. Ингэж жил хагас залбирсны эцэст ариун сүнс надад залбиралч нь байгаа онохгүй байна гэж хэлсэн юм. Дотоод GPS чинь байгаа онохгүй байна гэж. Тэгээ би жаахан гомдлоо. Юу гэж байх юм бэ? Та намайг хүнтэй андуураагүй үз. Та ч 10,000 хүүхэдтэй шүү дээ. Тэгэд андуурчхаагүй үз. Наан чинь би хүмүүсийг үндэснүүдийг Есүс дээр авчрахын төлөө залбирч байна шүү дээ. Гэтэл эзэн надад ингэж хэлсэн юм. Иудас гимшлийг номлож байсан. Иудас өвч тогидгээсэн. Иудас намайг дагахын тулд бүхнээ орхисон. Иудас хүмүүсийг чөлөөлсөн. Гэвч Иудас там руу явсан. Эзэн надад ингэж хэлэхэд нь би түгдчиж ээрч эхэлсэн юм. Тийм ээ. Хачин муухай ирсэн. Юу ч хэлж чадахгүй зүгээр л ээрсэн. Тэгээд бурхан минь тэгвэл би ямар зоригтой байх вэ гэсэн. Гэтэл бурхан надад өөр нэг баян залуу удирдагчийг харууллаа. Нэгэн улсад ханху байжээ. Түүний нэр Мосе. Мосе үеийнхээ хамгийн алдартай баян гэрүүлд өссөн. Мосегийн талаар бодож үзэх хэрэгтэй. Тэр хааны ордонд амьдарсан. Тэр жорлон угааж үзээгүй. Ороо хурааж үзээгүй. Хоолой хийж аягаа угааж үзээгүй. Тэр хааны тогооч дээр очиод би ийм юм, тийм юм идмээр байна гэж хэлэхэд л болно. Тэрвэр өөрөнгөсөн Maserati, Lamborghini, Harley-гийн бүх загвартай машина баримааргүй байвал жолооч нь барина. Тэр хүссэн бүхний авна. Тэмцээн зохиохыг хүсвэл тэмцээнэ зохионо. Цэргүүдээ удирдахыг хүсвэл удирдна. Бас тэрвэр хамгийн алдартай ганц бие залуу. Хүсвэл тэр найз охтоос гадна хичнээн л бол хичнээн эхнэр авч бүр бүтэн хуаран эхнэртэйч болж чадна шүү дээ. Тэр сарваасан бүхний авна. Тэр ёстой тэнгэрийн оч хүрсэн залуу байлаа. Яагаад гэвэл түнд хаан суудлаас бусд нь бүгд байсан юм аа. Түүнд хаан болох шаардлагач байгаагүй. Хин улсынхаа төлөө 24 цаг зовхыг хүсэх үлээд. Надад бүх ашиг нь байгаа. Гэхдээ дарамт нь байхгүй. Дарамтыг өөр хүн үүрэг. Библи энэ талаар юу гэж хэлснийг үз. Еврей 11:24 дээр итгэлээр Мосе Эринцэнд хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээс татхал зөв гэжээ. Нүглийн цаг зүрийн жаргалыг эдэлснээс бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм аа. Энд юу гिचх вэ? Мосегийн дотоод GPS нь хааны ордноос олж авч чадахгүй зүйл рүү заасан байна. Христийн төлөөх буруутгал нь Египтийн эрдэнэсээс авгүй их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал руу харж байлаа гэж 26 дугаар ишлэлд хэлсэн байна. Учир нь тэр шагнал руу харж байлаа. Тэгэхээр бид Мосегийн харсан шагнал нь юу вэ гэж асуух хэрэгтэй юм. Зарим нь үнийг амлагдсан газар гэж боддог. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл тэр үед Египт шиг баян үржил шимтэй газар байгаагүй юм. Тэгээд ч Мосе амлагдсан газар Египтийн ордноос илүү байшин барих нь юу л бол. Тэгвэл Мосегийн шагнал нь юу байв? Хамаг бүхнээ золиослсон тэр шагнал нь юу вэ? Мосе юуны араас явж байгаагаа Египтээс гарахтаа мэдээгүй боловч олон жилийн дараа олж мэддэг юм. Энэ нь Вермонтод амьдрахтаа л ижлэх шүү дээ. Гадаа үл тачигнаж харинтаа хүйтнийг үзэн ядна. Тэгэд би ерөөсө дулаан газар очимоор нь өмнөд рүү явмаар байна гэдэл. Өмнө зүгийг зорин 95 дугаар хурдны замаар давхилаа. Тэгтэл Виржиниад шатхуун түгээгүүр дээр байхдаа Байлм наран шарлагын газрын зургийг олж хараад ийшээ явдаг хэрэгэ гэж шийдлээ. Тэгээ GPS-м Байлм наран шарлагын газар дээр тохируулна. Мосе Египтийн хааны ордныг орхихдоо би эндээс олж чадахгүй нэгэн зүйлээ олж авахар явлаа гэж. Гэхдээ үнийг олон жилийн дараа олдог. Олон жилийн дараа тэрвэр бурхантай галтай бутанд уулздаг. Тэгээ түүний хүссэн хайсан зүйл нь бурхны оршихуй байсныг мэддэг шүү дээ. Гэхдээ Мосе үүнийгээ бурхантай анх уулзснаас нэлээ хэдэн жилийн дараа мэджээ. Мосе бурхантай уулзснаас хойш хэдэн жилийн дараа Израиль Египтээс чөлөөлөгдөж. Тэд манна гарал амьдэрсэн. Та пөөх манна гоё юмаа гэж бодож үйж магадгүй. Гэхдээ та 40 жил зөвхөн дахиад идвэл ямар байх вэ? Тэдний хувцсан хизээч хуучраагүй шүү дээ. Тэдэнд ямар ч дэлгүүр байгаагүй. 40 жил нэг л гутлаа өмсвөл ямар байх вэ? Тэдний нөхцөл үнэхээр хэцүү байсан. Заримдаа тэнгэрийн тусламжтайгаар л асуудлаа даван туулж байсан. Гэтэл 33 дээр юу гэж айлдасныг үзнэ үү? Мосе ууланд гараад бурхантай хоёулаа уулзах үед бурхан ингэж хэлжээ. Чи болон Египтээс чиний гаргасан ард түмэн
эндээс хөдлөн явж Авраам, Исаак, Яаков болон тэдний үр удамд миний амласан газар руу яв. Би чиний өмнө Тэнгэр элчийг явуулж тэндээс тэр нутгийн хүмүүсийг хөөнө. Харин та нар зөрүүд ард түмэн учраас би та нарын дунд явахгүй. Өөрөөр хэлбэл Бурхан та нарын газрыг 430 жил хүлээгээ үздэй. Одоо аваад яваач. Миний тэргүүн Тэнгэр элч та нарын өмнө явж замыг чинь хамгаална. Гэхдээ та нартай би хамт явахгүй гэж хэлжээ. Янзтай. Ямар сайхан боломж вэ? Тэр үед Мосегийн нэр хүнд навс унчихсан байсан юм. Тиймээс зүгээр луулнаас буугаад залуусаа хөдлөе. Тэнгэр элч бидний замыг хамгаална гэж хэлэхэд л болох байсан юм а. Хүмүүс баяр наадам зохиож Мосегийн нэр хүндөөсч хувь зохиол гайхалтайгаар эргэх байсан. Гэтэл Мосе юу гэж хэлснийг үзнэ үү? 15 дугаар эшлэлд хэрв таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийхийг эндээс бүү явуулаач гэжээ. Мосе юу гэж хэлсэн бэ? Мосе та явахгүй юм бол бид энд хэцүү байдалтай үлдсэнэн дээр бид явахгүй гэж хэлжээ. Тэр хэцүү байдал нь шар элсэн цөл шүү дээ. Тэнд дэлгүүр, тал хөндөй, булаг шанд, жимсний юмд та уур амьсгал байхгүй. Би таньгүйгээр амлагдсан газарт орж байснаас тантай хамт энд үлдсэнэн дээрээ гэж хэлсэн юм. Мосе ингэж хэлсэн. Энэ л Мосегийн шагнал байсан юм а. Бурхан үнийг сонсоод яаж баярлсан болоо? Баярлахыг гэмээр вэ нүү? Бурхан Мосед сайхан санаа дэвшүүлээд байхад нөгөөх нь эсэргүүцсэн, тийм ээ. Үүнийг би нэгэн жишээгээр тайлбарлая. Лиза бид хоёр нэг удаа амархаар явсан юм. Гэтэл тэнд сайхан гольфийн талбай байж таарсан. Найз маань намайг явж тоглоё гэдэл Лизаш намайг явж тоглоо гэдэл. Лиза намайг гольфд ямар дуртайг мэднэ л дээ. Харин би Лизаг хараад үгүй би чамтай хамт байна гэж хэлсэн. Намайг гольф тоглосон бол Лиза миний төлөө баярлах байсан. Гэхдээ гольфыг биш өөрийг нь сонгосон бүр их баярлсан баха. Лиза намайг өөрийг нь сонгосон маш их баярлсан болохоор тэр өдөр үнэхээр сайхан өдөр байсан юм. Тэгэхээр Бурхан энэ саналаа Израиль биш Мосед хэлсэн. Яагаад гэдгийг мэдмээр вэ нү? Израиль Египтийг сонгосон юм чинь амлагдсан газар Тэнгэр элчин энэ саналыг шууд л сонгох байсан юм. Тэгэхээр Бурхан энэ саналаа Израильд хэлээгүй. Яагаад гэвэл Израиль Бурханы оршихуйг биш амлагдсан газрыг хүссэн. Харин Мосе амлалтаас илүү Бурханы оршихуйг хүссэн. Түүний GPS хэдийнэ тохируулагджээ. Тэр хаашаа явж байгаагаа мэдэж байсан. Мосегийн GPS яагаад өөр байсан юм бэ? Үүнийг бодож үзвэл үнэхээр гайхмаар байдаг. Мосе Египтийн оройд аж төрж байсан. Гэх атлаа хизээч би Египт рүүгээ буслаа гэж хэлээгүй. Түүнд одоо байгаа орчин нь дээр байсан юм. Тэр Израиль шиг л зовсон. Израиль Египтээс гарсан хоноо юм л бол Египтэд дээр байсан юм гэж гонгнож байсан. Би буцмаар байна. Яагаад? Мосе галт бутанд Бурхантай уулзсан. Мосе Израилийг Египтээс гаргахдаа юу хийснийг мэдхүү. Мосе тэднийг амлагдсан газар руу дагуулаагүй. Мосе тэднийг өөрийнхөө Бурхантай уулзсан тэр ууланд авчирсан. Хүмүүс Мосег амлагдсан газар руу дагуулсан л гэж боддог. Гэхдээ үгүй юм аа. Мосе фараонд миний ард түмнийг явуул тэд цөлд надад үйлчилнэ гэж хэлсэн байдаг. Мосе Израилийг амлагчтай уулзуулдаггүй, амлагдсан газар руу дагуулаагүй. Амлагчтайгаа уулзахгүй бол Израиль амлагдсан газарт очиод шүтэнээр шүтэх байсан. Хичнээн олон хүн Есүсээс юм салгахын тулд түүн дээр ирдэг юм мэдхүү. Аврал, эдгэрэл, ерөөл, баялаг, амар тайван, хайр. Энэ нь яг л эр хүний мөнгөнд болж гэрлэхтэй ижил юм. Эрэгтэйдээ хайртай боловч буруу хандлагаар хайрладаг. Мосе Бурхан минь надад таал хэрэгтэй гэсэн. Надад миний нөхцөл байдал ямар байх нь хамаагүй. Надад таал хэрэгтэй гэсэн. Мосе Бурханыг жинхнээсээ мэдэж байсан. Хүнийг мэдхийн тулд хамт байх хэрэгтэй. Та хүний талаар дам мэдэж болно. Гэхдээ яг ямар хүн болохыг мэдхийн тулд заавал хамт байж мэдэн шүү дээ. Мосе Израилийг гаргаж авчираад хаана авчирсан гэж өөрийнхөө Бурхантай уулзсан газар дээрээ авчирсан. Галт бут байсан Синайд авчирсан юм. Тэгтэл Бурхан Мосед юу гэж хэлснийг үзнэ үү? Бурхан Мосед би Египтчүүдэд хэрхэн хандаж та нарыг бүрэгдийн жигүүр дээр тэн яаж өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. Би Египтчүүдэд хэрхэн хандаж та нарыг бүрэгдийн жигүүр дээр тэн яаж өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. Харж байна уу? Бурхан би та нарыг ганц л шалтгаанаар Египтээс гаргасан. Та нарыг өөр дээр авчрахын төлөө. Яагаад гэвэл би та нарыг мэдмээр байна. Би та нарын аав. Би аав чинь учраас аавын зүрх сэтгэлтэй гэж. Яагаад гэвэл 6 дугаар ишлэлийг харна уу?
Бурхан Мосед хүмүүст та нар тахилч нарын хаанчлал ариун үндэстэн болон эдгээр үгсийг чи Израилийн хөвгөд тэл гэж хэлжээ. Бурхан юу гэсэн? Тахилч гэдэг нь Бурханы өмнө өөрийнхөө болоод өрөөлийн төлөө очдог хүн юм. Бурхан та нар бүгдээрээ миний тахилч гэсэн. Өөрөөр хэлбэл би та нартай дотн баймар байна. Би та нарыг өөр дөрөн авчирсан гэсэн. Тиймээс Бурхан Мосе чи хүмүүсийг ч мэднэ, намайг ч мэднэ. Тиймээс энэ уулзалтыг зохион байгуул. Тухайлбал Бата цэцгээ жимсээ хоёрыг таньдаг. Харин цэцгээ жимсээ хоёр бие биеэ мэдэхгүй бол Бата тэр хоёрыг танилцуулж чадна. Мосе Бурханыг мэднэ. Галт бутанд Бурхантай уулзсан. Мосе бас хүмүүсийг мэднэ. Тэгээд Бурхан Мосе намайг танилцуулаач гэсэн. Бурхан зөвшөөрсөн. Тэгээд ингэ гэж хэлсэн. 11-р эшлэлд тэрвэр хүмүүс дээр очиж. Дараагийн 2-р эшлэлд энэ хүмүүсийг надтай уулзахад бэлтгээ гэсэн. Хувцсыг нь угаалгаж 3 дахь өдөрт бэлтгүүл. Базара Бурхан тийм ариун цэвэр ч юм уу? Хувцсыг нь угаалгуулхаа. Энэ чинь ямар учиртай юм бэ? Хуучин гэрээний гадаад үйлдэл нь шинэ гэрээний дотоод үйлстэй агаар нэг гэдгийг бид санах ёстой юм а. Бурхан үнэндээ тэдэнд юу гэж хэлсэн гэж? Та нарын хувцсанд Египтийн бохир байсаар л байна. Харин би та нартайч дэлхийтэйч нэгэн зэрэг харилцахгүй. Египт бол дэлхийн төлөөлөл юм. Би та нартай харилцаа тогтоомор байгаач. Та нарын амраг болох Египттэй харилцахгүй. Би та нарыг бүхлээр нь өөртөө авахыг хүсэж байгаа учраас Египтийн бохироосоо бүрэн сал гэжээ. Бурхан үндсэндээ надад уургалагч хэрэггүй л гэсэн. Энэ юу гэсэн үг юм гэж үү? Энэ бол хар яриа. Би гадуур дотор аялж явахдаа ийм үзэгдэлтэй байнга таардаг. Тухайлбал өнгөрсөн жил Элизабет хоёрыг гэр ахын дэлгүүрт явж байсан чинь нэг хос байсан юм. Би анх тэднийг аав охин хоёр байна л гэж утсан. Гэтэл ярианаас нь тийм биш болж болохыг мэдсэн юм л да. Тэр хоёр саяхан авсан шинэ байраа тогтчулж яваа ажээ. Тэгсэн 91 их сайхан биш. Өвгөн дөрөгтэй, харин хүүхэн нь гоё бие, барийн хувцастай, бас залуухан, магадгүй 15-аас 20 насаар залуу байх. Энд юу болоод байна? Залуу нь маш баян. Эмэгтэй үнийг мэднэ. Эмэгтэйд тэр мөнгө л хэрэгтэй. Гэхдээ залууд энэ хамаагүй. Яагаад гэвэл тэр илүү сайхан залуу хүүхэнтэй байхыг хүснэ. Түүнд залуу охид хэрэгтэй. Тэр зугаацахыг л хүснэ. Тиймээс тэр хоёр бие ашиглаж байна. Намайг ташаа битээ ойлгоорой. Их насны ялгаатай ч жинхэнэ хараар нийлсэн хүмүүс зөндөл байдаг шүү дээ. Би нэг тийм хосыг мэднэ. Тэд бараг 30 насны зөрүүтэй ч бие биедээ үнэхээр хайртай байдаг юм. Гэхдээ гэрлэлт бүр ийм байдаггүй. Тиймээс ийм гэрлэлтийг дандаа буруугаар болгож болохгүй. Гэхдээ тэр удаад эмэгтэй царай хичнээн гунигтай байсныг та харсан бол ямар ч юм баяр хөөр байхгүй. Тиймээс Бурхан би ийм харилцаа хүсэхгүй гэжээ. Та нар миний чадвараас болж намайг хүсээсэй гэж хүсэхгүй гэж би хүсэхгүй байна. Би юугаач мэдэхгүй сүйт бүсгүйтэй. Супер нэгэн байхыг хүсэхгүй. Надад намайг үнэн голоосон харилдаг хүмүүс хэрэгтэй. Надад ашиг харсан харилцаа хэрэггүй. Египт гэдэг амаргаасаа сал. Бохироосоо сал гэсэн. Тэгвэл шинэ гэрээн дээр авч үзье. Шинэ гэрээнд бас адил зүйл хэлдэг үү? Тэгэлгүй яах вэ? Үүнд итгэсэн дээр шүү. 2-р Коринтер Паул би тэдний дотор оршин. Би тэдний дунд алхална. Би тэдний бурхан болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж эзэн айлтдаг гэжээ. Би тэдний бурхан болно. Тэд миний ард түмэн болно. Тиймээс тийм ч учраас үл итгэдэг хүмүүс дундаас гарч өөрсдийгөө тэднээс тусгаарлаа гэж эзэн айлджээ. Бузар юмд бүүхэр. Би та нарыг хүлээн авна. Тэгэхээр бидний дэлхийг бохироос салсан нөхцөлд эзэн биднийг оршихуйдан хүлээн авах нь байна. Би та нарын эцэгч нь болно. Та нар ч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлдаг гэжээ. Хайрт хүмүүс минь эдгээр амлалтууд байгаа тул 2-р Коринт бид өөрсдийгөө бүхэл бузар булаагаас цэвэрлэе. Өөр нэгэн орчуулгад өөрсдийгөө махан биеийн болоод сүнсний бохироос цэвэрлэн гэдэг. Бурханаас эмээдэг учраас ариун байдлаа төгс болгоё гэдэг. Шинэ гэрээнд ч мөн Бурхан надад ийм ашиг хайсан харилцаа хэрэггүй гэжээ. Би та нартай жинхэнэ харилцаатай баймаар байна. Та нар намайг өөрийг минь хайрлаж, би та нарыг өөрсдийг чинь хайрламар байна. Та нар миний чадварыг хайрлах биш. Та нар намайг өөрийг минь хайрлаасаа гэж би хүсэж байна. Ойлгомжтой юу? Та Джон Лизо хоёрын бусад хүчирхэг сургаалыг хүлээн авмаар байна уу?
Та болоо таны таньдаг мэддэг хүмүүс англиас өөр хэлээр ярьдаг бол Cloud Library.org хаягаар зочилно. Хэлээ сонгоно уу? Дараах сангаас материалаа сонгоно уу? Цахим ном, видео хичээл, аудио ном, сургаал, ТV шоу, Библи зэргийг Cloud Library.org хаягаас хүлээн авна уу? Тиймээс л Яков 4:5 дээр эсвэл ямар ч зориггүйгээр судар түүнийг бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг хэмээсэн гэж бодож байна уу гэсэн байх. Эсвэл ямар ч зориггүйгээр судартай түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг хэмээсэн гэж та нар бодож байна уу? Атаархан хүсэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан маш хүчтэй тууштай санагалздаг гэсэн утгатай юм. Юуг таныг. Тэр таныг л атаархан хүсдэг. Байнга хүсдэг янзтай байгаа биз? Элизабет хоёр бие биедээ хайртай. Гэхдээ түүнийг шөнө 2:30 сэрээвэл тэр намайг нэг их санагалзаагүй л байх болов. Миний хувьд ч ялгаагүй. Санагалзах нь байтугай яасан бэ гэж ундууцсан байх. Гэтэл Бурхан таныг байнга санагалзаж байдаг. Энэ талаар бодож үзээрэй. Тэр таныг байнга санагалздаг. Та эмэгтэй хүнд дурлсан залууг харсан уу? Нөгөөхөө зогсоо зайгүй бодох боловч бүсгүй тоохгүй. Энэ залуугийн зүрхийг өвтгдөг. Би түүнтэй гэрэлмээр байна. Би түүний хинээс ч илүү хайрлана. Би түүний хинээс ч илүү халамжлана. Ингэж бодовч эмэгтэй тоохгүй. Харин залуу санагалцсаар л байдаг. Бидний дотор орших ариун сүнс биднийг санагалздаг. Тэр таныг санагалздаг. Бурхан Мосед үүнийг л хэлсэн. Мосе, би энэ хүмүүсийг өөр дээрэн авчрах гэж гаргаж авчирсан юмсан. Тэр танд дэндүү хайртай учраас өөр дээрэн авчрах гэж Есүсийг явуулсан. Хардаа. Эсвэл ямар ч зориггүйгээр судар түүнийг бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг хэмээсэн гэж та нар бодож байна уу? Юу гэж байна? Энэ юу гэсэн үг вэ? Ингэж дүрслэе л дээ. Хэрэг би өөр эмэгтэйтэй харилцаад байвал Лиза надтай дотн байж зүрхнийхээ хүсэл мөрөөдлийг хуваалцах уу? Мэдээж үгүй. Өмнөх ишлэлд нь юу хэлснийг харна уу? Яков чи дэлхийтэй найзалмаар байна уу? Тэгвэл чи завхаа итгэхэд гэж хэлжээ. Тэгэхээр завхааригч хэн бэ? Завхааригч гэдэг нь хэн нэгэнтэй гэрээний харилцаатай хатлаа өөр хүнтэй харилцаа байгуулахыг эрэлхийлдэг хүн юм. Яков бичээс хэлсэн гэж байгааг тэмдэглэнэ үү? Яков юу хийж байна? Тэр Бурханы би чамайг атаархан хүсдэг гэсэн үгийг байнга иштэж байна. Бурхан бидэнд атаархдагс Бурхан биднийг атаархаж хүсдэг. Бурхан биднийг зөвхөн өөрийнхөө байлгахыг хүсдэг. Бурхан ертөнцийн найзлах нь Бурхантай дайсагнсан, бүгдээрээ дайсагнах хэлээрээ явдал гэдгийг та нар мэдэхгүй юу гэж хэлсэн. Яков ертөнцийн нөхөрлөгч нь Бурхантай дайсагнагч юм гэжээ. Тэгэхээр нөхөрлөл гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хайртай, нөхөрсөг, харилцах гэсэн утгатай филос гэдэг грек үг байгаа юм. Филай гэдэг нь нөхөр эсвэл нөхөрлөх гэсэн утгатай. Вайнс бичгтээ энэ хоёр үг нь хайрлаж бас хайрлуулах гэсэн утгатай гэжээ. Тиймээс дэлхийтэй нөхөрлөдөг бүхэн нь Бурханы дайсан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийг хайрлаж дэлхийгээр хайрлуулдаг хүн нь Бурханы дайсан ажээ. Энэ нь Есүсийн үгтэй яаж таарах вэ? Иохан 15:19 дээр хэлсэн Есүсийн үгийг харъя. Хэрв та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү би та нарыг сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг гэжээ. Тэгэхээр дэлхий биднийг үзэн ядаж байна уу гэж асуух хэрэгтэй. Есүсийн хэлснээс үзвэл үзэн ядах ёстой ажээ. Тэгэхээр би нэг зүйлийг асуумаар байна. Энэ дэлхий биднийг үзэн ядвал бид яаж энэ дэлхий дээр амьдарч ажиллаж үр жимстэй байх вэ? Бид яаж дэлхийд хүрэх вэ? Дэлхий бидэнд хайртай нөхцөл тэдэнд хүрэх амархан байх усуу? Эдгээр нь хэцүү асуулт. Гэхдээ бид үүнд хариулах ёстой. Эхлээд бид Есүсийн энэ ярианы агуулгыг ойлгох хэрэгтэй юм. Тэгж бай цаашаа явна. Илч Иохан нөгөө талыг дэлгэхдээ энэ дэлхийг бүх хайрл гэсэн. Есүс дэлхий та нарыг үзэн ядах ёстой гэсэн бол Иохан энэ дэлхийн юугч бүх хайрл гэсэн. Хэрв хэн нэг нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор эцгийн хайр байхгүй. Тэгэхээр Бурхан хартай хармалдаг гэдгийг энд маш тодорхой харж байна. Бурхан би та нартай харилцмаар байна. Та нар надаас гадуур янз бүрийн амрагтай байж болно. Надад зүгээр гэж хэлээгүй. Лиза лав ийм харилцааг тавьчихгүй. Би ч гэсэн ийм харилцааг тавьчихгүй л дээ. Тэгвэл яагаад Бурхан тавьчих ёстой гэж? Биднийг дэлхийдээ явуулдагч завхаа байдлыг Бурхан яагаад тавьчих ёстой гэж?
Дэлхий өнөөдөр чуулган руу шургалж байгаа учраас бид энэ асуултыг өөрөөсөө үнэхээр асуух ёстой юм а. Гэхдээ нэг зүйлийг тодруулъя. Дэлхийг грекээр космос гэдэг. Үүнийг Христийн хаанчлалын сөрөгч энэ ертөнцийн одоогийн эренб дараалал бөгөөд тасралтгүй хувьсан үн цэний алдагч тогтмол бус хүсэл гэсэн утга санаатай гэж тодорхойлдог. Энэ нь үг судлалын бүрэн тал бичгийн тодорхойлт юм. Бид гэдрэг ухраад нийгмээ аживал нийгэм маань зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж байгааг харж болно. Энэ нь хувьсымхай чанартай. Өөрчлөлтөнд дийлэнхтэй сайн байдаг л да. Ахиж дэвшиж хөгжиж шинжлэх ухааны ололт гэх мэт өсөлт явагддаг. Эдгээр нь бүгд сайн. Бурхан үр жимстэй байж үржигсэн учраас өөрөө ч үнд дуртай байгаа. Гэхдээ ёс суртахууны хувьд бид түн рүү ойртох бус улмал холдсоор байна. Өнөөдөр нийгэмд хүлээн зөвшөөрдөг зүйлс нь өчигдөр ёс суртахууны хувьд буруу, муу зүйл тооцогддог байжээ. Нэг жишээ хэлье л дээ. Бид 13 наснаас дээш насныхан зориулагдсан кино үздэг. Тэгтэл тэр кинонд ил задгай завхаарл, садар самун, Бурхны нэрийг дэмий дуудах, элев жатах зэргийг хамаагүй хэрэгэлдэг. Тэгэд дайснууд нь биш. Харин манай талын сайн хүмүүс үүнийг үлддэг шүү дээ. 1950 онд ийм кино гарсан бол яах вэ? Яах байсан болоо? Бөөн сүрдүүлэн. Хүмүүс бослог гаргана, бойкотлно. Яаж нэг орон дотор чармаа шалдан хүмүүсийг харуулна вэ? Тэгэхээр яасан байх нь вэ? Бид илүү ухаантай болчиход байгаа нь үү? Илүү сайн арга болчиход байгаа нь үү? Үгүй ээ, харин дэлхийн хувьсмхай учраас тэр юм. Товчхондоо космос нь харанхуй оюуны бүтээсэн соёл юм а. Библийн 1-р Иохан 5:19-дэр харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ гэж. Библи дэлхийн санал болгодог бүхэн нь махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам багтал гэсэн 3 талбарыг хамардаг гэж. Өөрөөр хэлбэл дэлхийн товчхондоо таашаал, таалал, байр суурь юм а. Библийн үгийн нэвтрэнхий тулд дэлхийн явдал гэдэг нь тэдгээр асуудалтай үйлдэлд оролцох юм а гэж хэлсэн. Энэ нь нийгмийн аливаа үзэл бодол, үнцэн, хандлагыг Бурхны шүүлтээр оруулалгүй хүлээж авах юм а. Ингээнээр хэлбэл бид бол сайн муугийн жишгийг тогтоогч нар юм. За тэгэхээр цаашаа явахаас өмнө бүгдээрээ дэлхий гэж юу биш болохыг тогтооё. Тэгэхээр учир нь үүнд нэг шалтгаан байгаа. Хуульчил нь алуурчин бөгөөд улмаар чуулган шургалж хүмүүсийн ариун байдлын гоо үзэсгэлэнгээс нь эргүүлдэг юм. Дараагийн 2 хичээлээрээ би ариун байдлын талаар энэ нь хичнээн гайхамшигтай болохыг бас үүнийг даахгүй байснараа бид хичнээн их зүйл алдах тухай ярина. Гэхдээ эхлээд хуульчлал гэдэг энэ зүйлийн талаар ярив. Хүмүүс яг юунаас болж ариун байдлаас холддог юм болоо? Библи биднийг итгэгч хүнийхэн хувьд ариун байдлыг мөрдөрөө гэсэн. Би яг одоо та нарт зарим нэг зүйлийг уншиж өгмөр байна. Дэлхийн хувьд дэлхийн санаан сэтлээс илүү хэлбэрийг чухалчилдаг. Хуульчлалын талаар маш бүрхэг ойлголт явдаг учраас бид үүнийг тодруулах хэрэгтэй. Хуульчлал нь үндсэндээ сүнсийг бус харин үг үсгийг хатуу чанд захин баримтлах явдал юм а. Бид бүгдээр л амьдгүй Христ итгэлийн талаар аимшигтай түүх зөндөө сонсдог. Пасторууд эндрийн араас Библиэс авчин хүмүүсийн хатуу чанд захих ёстой дүрм журмыг тунхагладаг. Тэд өмд өмссөн, хэнцэр хувцалсан, гоёл чимэглэлтэй, онгисэгтэй, үсээ тайрч бутсан эмэгтэйчүүдийг дэлхийн явдалтай гэдэг. Ирчүүд ч энэ савангийн номлолоос мултрахгүй. Орчин үеийн хувцас, шивээс, цоолбор, урд үстэй бол чичлүүлж дуусна. Энэ бүхэн үгээр ч дуусахгүй. Үдэшлэг дээр юм уу итгэдэггүй хүмүүстэй уулзвал яллагдана.
кино үзэх юм уу, олон нийтийн уулзалтанд оролцвол буруудна. Зөвшөөрөгдсөн хүрээнээс гадуурх нөхөрлөлийг хатуу донгодож, итгэдэггүй хүмүүст хүрэх гэсэн шинэлэг аргыг итгэлээсээ нядсан хэрэг болгоно. Түүнчлэн бүжиг, нийтийн үйл явдал, хөгжмийн тодорхой хэлбэр, зурагт үзэх, утаа гэрлийн төхөөрөмж зэрэг уур амьсгал оруулагч хэрэгслийг хориглоно. Эдгээр нь энэ их дүрм журмын дээжсэн юм аа. Би зүгээр л хамгийн наазахын хідээс нь жагсаалаа. Мэдээж үүнээс хавьгүй аюултай хуульчлалын хэлбэр зөндөө байгаа. Эдгээр нь аврал олохын тулд, сүнсээр өсөхийн тулд, бусдыг гадаад байдлаар шүүхийн тулд чанд хатуу сахиулахаар хүмүүсийн гаргаж ирсэн хууль журам юм. Жишээлбэл олон цагаар залбирч, мацаг барьж, Библийг уншсанараа Бурхны нэгүүлсэл тааллыг олно гэдэг. Тухайлбал бид уучлуулахын тулд гэмээ цайруулах ямар нэг зүйл хийх нь хавьгүй амар байдаг шүү дээ. Энэ нь төвлөрлийг Есүсээс холдуулж бидэн дээр тавьж байгаа юм аа. Энэ бол хуульчлал. Энэ бол дэлхийн явдал. Хуульчлал нь үйлчлэлдээ юм уу чуулгандаа илүү хичээнгүй үйлчлэх юм бол Бурханд илүү таалагдана гэж заадаг. Эсвэл сүүлийн үед ноцтой нүгэл үйлдэггүй учраас залбирал манд Бурханд хурдан хүрнэ гэдэг. Хэдийгээр наана хэлэхгүй ч сүнсний банка сайн ажил үйлсээр дүүрэх тухайл хэлээд байгаа юм шүү дээ. Хуульчлалд хүлэгдсэн хүн амар заяа үздэггүй. Учир нь түүнд зогсоо зайгүй сайн байж, зогсоо зайгүй үйлчлэх дарамт ирдэг юм аа. Чуулганы ажил, сайн дурын үйлчлэл, ядуус туслах гол хөдөлгүүр нь хайр бус. Харин Бурхан таалагдах гэсэн оролдлого байдаг юм аа. Хотынхоо татвар хараагч нүгэлтнийг ялсан фарисеин хуульчлалын сонгодог жишээ юм аа. Хуульчлал яадгийг мэдхүү, хүмүүсийн баяр хөөргийг хулгайлдаг. Библи юу гэж хэлснийг мэдхүү. Библи Бурханы хаанчлал нь идэх болон уух явдал биш. Харин ариун сүнс доторх зөвхт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан юмаа гэсэн. Баяр хөөр нь төөрөгдөгчдийн дуудлага юмаа гэдэг. Төөрсөн хүмүүс таны баяр хөөргийг харахтаа энэ цаанаа л нэг өөрөө гэдэг. Хуульчлалд хүлэгдсэн хүмүүс дараах ишлэлийг унших хэрэгтэй. Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцид амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж барьж болохгүй, амсч болохгүй, гар хүрч болохгүй гих сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ. Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруй байдал бас биеийг зовох байдлаар мэрэгэн ухаан мэт үзэгдэвч үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм аа. Үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм аа. Тэгэхээр Паул эдгээрийг дэлхийн хүчинд хамаатгасан нь тун сонирхолтой юм аа. Эдгээр нь хуульчлал. Гаж явдал, бэлгийн цэртэй үйлдэл, аллаг, хулгай, архиталт зэрэг нь дэлхийн юмс бишээ гэж би хэлээгүй байна. Энэ нь зүгээр л өөр хэлбэр юм. Хуульчлалд хүлэгдсэн хүмүүс нь хол яваа гэж хатуу сургадаг зүйлдээ өөрсдөө хүлээстэй явдаг юм. Хуульчлал нь хүний зүрхийг цэвэрлэдэггүй. Харин зүрх бол дэлхийн бай юм. Тэгэхээр одоо бид дэлхий юу биш болохыг ойлгосон болохоор дараагийн хичээлээрээ би дэлхий гэж юу болохыг тодорхойлон дэлхийтэй нөхөрснөрөн ямар хувь завшаан сайн сайхан амьдралаа алддаг талаар ярмаар байна. Энэ хичээлээр ямар нэг зүйл ойлгосон байхаа гэж найдаж байна.